Сайн байцгаана уу бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. За гол нь капитал үндэсний компаниас бэлтгэн хүргэдэг. За маркет апдейтийн 7 дугаар сарын 1-ний дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өчигдрийн арилжаагаар 2026 оны эхний хагас жилийн тайлангууд гарч гүйцэтгэлүүд дууслаа. За мэдээж эхний хагас жилд бол дэлхийн хөрөнгийн зах зээл дээр ялангуяа Америкийн нэгдсэн улс болон Хятадын зах зээл дээр маш олон мэдээллүүд гарч хөрөнгийн зах зээл бол бас маш хүчтэй хэмжээгээр өссөн зүйлсүүд боллоо. За эдгээртэл мэдээж Америкийн нэгдсэн улс, Ираны дайн, бусад одоо Америкийн нэгдсэн улс болон Хятадын хоорондох худалдааны дайн гэх мэтлэн маш олон тийм сөрөг хүчин зүйлсүүд хөрөнгийн зах зээлийг одоо савлгаанд хүргэх зүйлсүүд маш олон болсон хэдий ч технологийн компани тэр дунд хагас дамжуулагчийн салбарын одоо түүхийн эдийн бүтцүүдийг үйлдвэрлэдэг компаниудын хувьд хүчтэй өсснөөр хөрөнгөний зах зээлийг бол эхний хагас жилд бол маш хүчтэй хэмжээгээр өсгсөн зүйл болсон. Тэгэхээр эхний хагас жилд бол эхний хагас жил биш сая өнгөрсөн 2 дугаар удирдлагт бол ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын одоо хөрөнгөний зах зээл дээр ялангуяа S&P 500 индексүүд 10 орчим өнөр өссөн. Nasdaq индекс буюу технологийн компаниудыг багтаасан одоо индекс бол 21.4 орчим хувиар тэгээд Dow Jones Industrial гэдэг Dow Jones индексийн хувьд 13 орчим хувиар өссөн зүйлсүүд ажиглагдсан. Тэгэхээр эдгээр өсөлтийг өнгөрсөн түүхэн хугацааны өсөлтүүдтэй, удирдлагын гүйцэтгэлүүдтэй харьцуулаад үзэхэд 2020 оны ковидын одоо хямралаас хойших хамгийн өндөр гүйцэтгэлтэй одоо 2 дугаар улирал болж одоо дүгнэлтэнд хүрч дуслаа гэсэн. Тэгэхээр бол эдгээрт бол яг түрүүний хэлдгээр маш олон сөрөг хүчин зүйлүүд байсан ч гэсэн эдгээр нэг технологи хэмжээ оюуханы салбарын одоо өндөр үнэлгээ тэгээд технологийн компаниудын дата төв хэмжээ оюухан чиглэсэн маш их хэмжээний одоо олон төрөл хөрөнгө оруулалт гэх мэтлэн зүйлсүүд бол нөлөөлөлтөд үзүүлсэн. Харин одоо сүүлийн хагас жил бид бүхэн юу хүлээж байгаа вэ гэвэл нэгдүгüүрт сая л газрын төсний ашиглалттай холбоотойгоор холбооны нөөцийн сан болон бусад улсын төв банкнууд одоо илүү хатуу мөнгөний бодлогыг баримтлах шийдвэрт хүрээд байгаа гэсэн. Тэгэхээр бол эдгээр хатуу мөнгөний бодлогын шийдвэр цаашдаа хэрхэн үргэлжлэх. Тэгээд сүүлийн хагас жилд Америкийн нэгдсэн улс хүүгээ 0.25%-аар нэмэгдүүлэх үү гэх мэтлэн асуудлууд бол гарч ирж байгаа гэж хэлж болохоор. Мөн үүн дээр нэмэгдээд хэмжээ оюуханы салбарын эрэлт одоо хэр зэрэг үргэлжлэх вэ? Энэ их маш их эрэлтийг одоо нөгөө талаас хангаж чадах нийлүүлэлт хэр зэрэг байх вэ? Мөн эдгээр компаниудын дата төвүүдийн хэрэглээ бас ямар түвшинд очих вэ гэдэг зүйлсүүд асуудал дагуулах бах. Мөн технологийн компаниудын одоо capex зардал буюу хөрөнгө оруулалтын зардал гэдэг зүйл байгаа. Capex зарлууд маш өндөр хэмжээнд хүрсэн байгаа. Тэгэхээр одоо гаргасан байгаа энэ capex зарлуудын үр өгөөж нь хэрэг богино хугацаанд компанид болон бүтээгдэхүүнүүдэд мөн хэрэглэгчдэд орчиж байгаа бүтээгдэхүүнүүдийн хөгжилд хэр хурдан хугацаанд нөлөөлөх вэ гэдэг асуудлууд бас байна. Мөн одоо сая дайн гарахаас өмнөх 2 дугаар сарын үедх эдийн засгийн үзүүлэлтүүд ялангуяа инфляцийн түвшин буцаад хэвийн түвшиндээ очих хүртэл хэр их хугацаа зарцуулах вэ гэдэг асуудлууд гараад ирж байгаа гэж хэлж болж байгаа. Тэгээд мөн одоо 7 дугаар сар эхэлж чинь одоо 7 дугаар сарын 4-нд Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын баяр болон зөвөнтэй холбоотойгоор бол зах зээл дээр 2-3 хоногийн итгэхгүй зах зээлийн уулын байхгүй арилжааны итгэх байхгүй өдрүүд үргэлжлэн. Түүний дараа залгуулад 1-р хагас жилийн earnings call буюу хувьцаат компаниудын одоо эхний хагас жилийн тайлангууд зарлагдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бол уг тайлангийн удирдлагатай холбоотойгоор зах зээл дээр бол маш олон хөдөлгөөн хэлбэлцлүүд үүсэх байх. Өнгөрсөн хугацааны улирлын болон өнгөрсөн хугацааны орлого цэвэр ашиг ямар байсан бэ гэхээс илүү ирээдүйн улирлуудад ирээдүйн хугацаанд компаниуд хэр их хэмжээний орлого олохын хэр хэмжээний цэвэр ашгийг авахар хүлээгдэж байгаа вэ гэдэг нь одоо бид бүхний хүлээлтийн сэдэв болж өрнө гэж хэлж болохоор байна. Тэгэхээр юун түрүүнд ямар ч байсан компаниудынхаа гүйцэтгэлээс төлөө харъя. Ялангуяа сая энэ эхний хагас жилд бол маш их өндөр хэмжээний өсөлтийг үзүүлсэн компаниудын нэг бол
за AMD, Micron, Intel гэсэн энэ гурван компани байгаа тийм. Одоо яг технологийн салбар дундаас тэгэхээр бол хөрөнгө оруулагчдын хандлага юу болсон бэ гэхээр Nvidia-гаас бусад одоо хагас дамжуулагчийн компаниуд руу хүчтэй шилжиж байгаа. Ялангуяа за Micron, Intel, AMD. За эдгээр гурван компани зах зээлийн үнэлгээ гэхэд за 2,80 орчим ам доллараар энэ ихний хагасчлалд өссөн байгаа гэсэн. Тэгэхээр 2,80 ам доллараар өснө гэдэг маань маш өндөр хэмжээний үнэлгээг үл бид бүхэн болж байгаа гэж хэлж болж байна. Жишээлбэл за Micron-ы хувьцаа их 240 гаруй өссөн. Нөгөө талаас Intel-ийн хувьцаа 210 гаруй хувиар. За тэгээд AMD-ийн хувьцаа 180 гаруй хувиар гэхээр эдгээрийн үнэлгээ бол 2 орчим их 80 ам болчихж байгаа гэсэн. Тэгэхээр цаашдаа бид бүхэн ерөнхийдөө юу гэж харж байгаа вэ гэхээр хэвлэл оюун ухааны өсөлтөөс зөвхөн одоо Nvidia тэ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд Nvidia нь орж ирсэн. За тэгвэл Nvidia бус за түүнийг дэмждэг Nvidia-гийн одоо бүтээгдэхүүнийг дэмждэг за санах процессор за сүлжээний тоног төхөөрөмж за хэвлэл оюун ухааны дэд бүтцийн компаниуд нь одоо цаашдаа ер нь урт хугацаанд ашиг хүртээнэ гэсэн хүлээлтийг зах зээл дээр давмгаалж байгаа гэж хэлж болж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын компаниуд гэхээсээ гадна за Хятад тэг бүгдээрээ Хятад ард улсын хагас дамжуулагчийн салбарын компаниуд ч гэсэн маш хүчтэйгээр байгаа. Та бүхний одоо хамгийн сайн мэдчилгаачлал за Huawei, SMIC зэрэг компаниуд байгаа тийм. За мөн бусад компаниудаас дурдах юм бол за Huawei зэрэг компаниуд байгаа. За тэгээд Хятадын одоо энэ хүү хагас дамжуулагчийн компаниудын хүчин чадал буюу нанометрийг ч гэсэн хамгийн бага түвшин TSM-ийн түвшинд очихгүй хэмжээний болох хүлээлт ч гэсэн зах зээл дээр бол маш ихээр байгаа гэж хэлж болж байна. За тэгэхээр эхлээд одоо хэдүүлээ за өнөөдөр үл ерөнхийдөө онцлог хувьцаануудын техникэл дүр зураг дээр төвлөрөөд явъя гэж бодож байна. За ерөнхийдөө хувьцаануудын гүйцэтгэл ямар хөө байгаа юм. За зарим аль хувьцаан дээр correction орж ирсэн, аль нь илүү буцаад хүчтэй bounce хийгээд өсөлт рүүгээ үргэлжиж байгаа вэ гэдэг талаар ярилцъя. За түүнээс өмнө эхлээд хүн болгон бол мэдээж алтны аншиг орж байгаа. Алт бол яг хуу 2000 өнгөрсөн 25 онд хүчтэй хэмжээгээр өссөн ч гэсэн за 2026 он гарснаар алтны анш бол оройн цэгээсээ одоогийн байдлаар 28 орчим хувиар унсан байгаа гэж хэлж болж байна. Тэгэхээр үл яг алт бол нөгөө нэг геополитикийн эрсдлийг хамгаалах за илүү өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалах хамгаалтын хөрөнгө оруулалт болдог бол 2026 он гарсаар бол хараахан тэр төр зураг бол бидэнд харуулж чадаагүй. За учир нь гэвэл за газрын тосны ханш өссөнтэй холбоотойгоор инфляц нэмэгдсэн. За тэгээд банкнууд илүү хатуу мөнгөний бодлого баримтлаа гэсэн хүлээлт зах зээл дээр дамгаалсан учраас алтны ханш их суурсан. За тэгээд харьцангуй нөгөө нэг өнгөрсөн жилийнхтэй харьцуулах юм бол за төв банкнууд болон бусад хөрөнгө оруулагч нарын эрэлтүүл харьцангуй суларсан дүр зурагтай байгаа. За тэгээ нөгөө талаасаа одоо энэ технологийн компаниудын хувьцааны өсөлт маш хүчтэй байсан учраас хөрөнгө оруулагч нарын хандлага алтнаасаа гараад энэ өндөр өсөж байгаа өндөр өгөөжийг өгч байгаа хувьцааны зах зээл рүү бас орох хандлага бол одоо дийлэх болсон гэж харж байна. Тэгэхээр бол алтан дээр бол одоо уналттай байгаа учраас бид бүхэн 3900 орчим гэдэг ханшраа бол явах бол магадлал маш өндөр байгаа гэж харж байна. За тэгээ алтны ханшууд ерөнхийдөө одоо энэ 7-8 дугаар саруудад бол одоо хүчтэй өсөх одоо шалтгаан одоо дүр зургийг үл бидэнд бол арай харуулахгүй байх. За тэгээд 8 дугаар сардын ерөнхийдөө 8 сарын 20-доор одоо Жексон холбогдох уулзалт гэж болдог. Дэлхийн бүх улс орнуудын төв банкнуудын ерөнхийлөгч нар очиж уулздаг томоохон хэмжээний уулзалт гэсэн үг. Тэгэхээр энэхүү Жексон холбын уулзалтаар одоо цаашдаа мөнгөний бодлогыг хэрхэн баримтлахын мөнгөний бодлогоос шалтгаалаад төв банкнууд ер нь алтны худалдаа авалтуудыг хэрхэн байлгах вэ гэдэг асуудлууд яригдана гэсэн. Тэгэхээр 8 дугаар сар хүртэл алтны ханшууд нэг хүчтэй хөдөлгөөн гарч ирэхгүй гэж харж байгаа. Тэгэхээр ерөнхий бас дэлхийн одоо энэ төв банкнуудын алт яагаад худалдаж авдаг вэ гэдэг зүйлсийг харах юм бол барьцангуй одоо геополитикийн эрсдэл тэмдэглэе гэдгээс илүүтэй одоо тодорхой өөрсдийн улс орн за дэлхийд дахина одоо эдийн засгийн хямрал гэдэг зүйл тохиолдох юм бол эдийн засгийн хямралын үед ерөнхийдөө алт үнцний хадгална гэж үзэж алтыг маш их хэмжээгээр худалдаж авдаг гэсэн. Тэгэхээр бол нөгөө талаасаа дайн тулаан болох за геополитикийн маш олон мөргөлдөөн болох их мэтлэн зүйлсүүд маань алтны одоо өсөлт эргэлтэнд бол одоогор бол хараахан нөлөөнүүд багассан байгаа гэж
хэлж болж. За тэгээд хэдүүлээ одоо яг хувьцаанууд руу за Америкийн нэгдсэн улсын индексүүд яаж ийн ямар компаниудыг бид хүн онцолж харж байна гэдэг зүйл рүү орё. Тэгэхээр за S&P за Nasdaq индексээс хэлээ тийм ээ. За Nasdaq индекс бол за сая дайн гарахын дайны үеэр ерөнхийдөө одоо он гарсаар оройн цэгээс нэг 13 орчим болсон байна. За тэгээд дайны нөхцөл байдал энэ дундалтан дээр үргэлжилсэн. За тэгээд 4-р сараас эхлээд өсөлтийн ирчээ авч эхэлсэн эндээс тийм ээ. За тэгээд 4-р сараас хойш сая оройн цаг хүртлээр 34 орчим өссөн байна тийм. За тэгээд энэ дээр одоо энэ нэг 28,100-аас 30,000 гэдэг төвшөнд үл ийм рейнж ханшийн рейнж хөдөлгөөнүүд үзүүлж байгаа. За тэгээд үүн дээр хэдүүлээ ингээд за moving average харъя те одоо сүүлийн 50 өдрийн moving одоо энэ улбар шараа бол сүүлийн 50 өдрийн дундажлагдсан ханшийг хэлж байгаа. Тэгэхээр бол 50 өдрийн moving average дээр бол айгүй цэвэрхэн bounce хийгээд ойгоод тийш хүчтэй өсөж чинь. За мөн volume profile гэдэг зүйлийг татаад үзэхэд яг энэ одоо шинэ тренд ихэлсэн энэ мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэл энэ volume profile-ийн одоо POC буюу POC-аас бол 29,200 орчим дээр байгаа гэсэн. Тэгэхээр бол сая энэ төр зургийн 6 сарын дундуур болсон уналтан дээр бол энэ POC дээр бол маш хүчтэй цэвэрхэн шалгаж bounce хийсэн. За тэгээ одоо дээш хүчтэй өсөж байгаа төр зураг бол ажиглагдчихэв. Тэгэхээр бол энэ өсөлт бол яг одоо энэ 7 хоногийн сүүлээр 9 хоногийн ихээр бол харьцангуй жоохон докторч чиг хандлага үргэлжиж магадгүй нэг иймэрхүү те. За тэгээд тайлангууд гараад хэрэг тайлангууд маш сайн гараад тайлангуудын улирал эхлэх юм бол цаашаа нэг өсөлт үргэлжлэх боломж байгаа гэж Nasdaq индекс дээр харж байгаа. За энэ бол яг Nasdaq-ийн фьючерсийн ашиг гэсэн тийм ээ. За S&P 500 дээр ч гэсэн яг адилхан дүр зураг бол ажиглагдж байгаа. За moving average дээр бас цэвэрхэн одоо хүчтэй хөдөлгөөнийг бас үзүүлсэн байна. За volume profile-ийг ч гэсэн яг одоо хөрөнгө оруулагч нар ханшийн хамгийн чухал бүсүүлийн 7430 орчим гэдэг бүс байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр ч гэсэн цэвэрхэн хөдөлгөөнийг үзүүлээд явж байгаа гэж ерөнхий том зургаараа бол харж байгаа. За тэгээд одоо бидний листт байгаа бүтээгдэхүүнүүдийг дээрээс нь доош ингээд төлөв яваа тийм ээ. За биткойн дээр бол ерөнхийдөө одоо гарч байгаа томоохон мэдээллүүд байхгүй байгаа. Гарч байгаа бүх мэдээллүүд ерөнхийдөө биткойны эсрэг байгаа. За одоо хамгийн том хүлээгдэж байгаа нэг зүйл нь бол Clarity Act-ийн асуудал яригдж байгаа тийм ээ. Тэгэхээр Clarity Act-ийн асуудал нь хуулийн хэлэлцээр яг Трамп цагаан урданд яг баталгаажуулж гарах хугацаа нь бол 8 сарын сүүлийн 9 сараас л гэж яригдаад байгаа гэсэн. Тэгэхээр бол одоохондоо ойрын 1 сарын хугацаанд бол ямар нэгэн шийдвэртэй онцгийн одоо гарах зүйлүүд байхгүй. За тэгээ биткойны ханшуул аль хэдийн одоо энэ хүчтэй яг сая 2 сард хүрсэн энэ ёроолын цэгийг бол доошоос сэтлээд гараад ирчихсэн. За тэгээ биткойнд хандах хандлага хөрөнгө оруулагчны сентимент бол харьцангуй маш муу байгаа гэж хэлж болж байгаа. Тэгэхээр бол энэ төвшнөөс сая доошоос сэтэлсэн учраас дахиад нэг энэ 52-оос 53 мянга орчим гэдэг бүс рүү одоо явах хандлага бол маш хүчтэй байгаа гэж хэлж болж. Тэгэхээр бол биткойны ханшиг бол одоо ойрын 1 сар гаруй хугацаанд бол хавахгүйгээр орхисон зүгээр болов. Ерөнхийдөө энэ 53 мянга гэдэг бүс рүү ирчвэл яг ихний ээлжинд худалдаж авах ч юм уу авах цалингааг бол тохиромжтой. Одоохондоо бол харьцангуй нөхцөл бүрдээгүй юм гэж харж байгаа. За тэгээд технологийн энэ компаниудын хувьцааг харъя те. За эхнийх нь бол за Nvidia компани бол ялцчихгүй хүчтэй хэвээрээ байгаа. Харьцангуй бусад нөгөө нэг ижил салбарын компаниудад бодвол харьцангуй нөгөө нэг доктортой хөдөлгөөнийг бид бүхэнд үзүүлээд яваад байгаа. Тэгэхээр бол энэ нэг одоо 195 гэдэг орчим бүсүүл одоо өмнө сүүлийн 1 жил гарын хугацаанд хүчтэй одоо persistent zones буюу дэмжлэгийн одоо хүчтэй таац бүс болж ирсэн. За тэгээ сүүлийн одоо энэ 2 сар гарын хугацаанд яг энэ 195 гэдэг маань буцаад хүчтэй спорт буюу дэмжлэгийн төвшин болж ирсэн гэсэн. Тэгэхээр сая энэ 6 сарын дундуур болсон нэг жоохон уналтаа тий яг хэдийн бүсийг доошоо сэтэлсэн ч гэсэн фейк аут хийгээд буцаад ийшээ хүчтэй гарч ирсэн. Одоо нэг overnight-ийн ханш дээр 198-126 гэдэг ханш дээр арилжаалагдчих. Тэгэхэд
буцаад нөгөө нэг энэ 195-аас 195 гэдэг энэ бүстэй хүчтэй ингээд аккумуляшн хийх юм бол буцаад дээшээ өсөлтүүд үргэлжлэх магадлал маш өндөр гэж хэлж болж байна. Гэтэ NVIDIA-гийн хувьд бол за одоо нөгөө тайлан мэдээллүүд яах вэ гэхээр NVIDIA-гийн хувьд бол аль 8 сарын 26 он гарах учраас харьцангуй нөгөө нэг бусад технологийн дэмжигчийн компаниудаа бол сүүлд тайланаа танилцуулна гэсэн. Тэгэхээр тэр болтол ханшийн хөдөлгөөн хэрхэн үргэлжлэх вэ гэдэг маань асуудал болдог гэсэн. Тэр бол яг NVIDIA дээр бол тайлан гараад хэдий тайлан сайн гарсан ч гэсэн хувьцааных нь аншдууд нэг хөдөлгөөн үзүүлдэг үү. Нэг тийм хүчтэй хөдөлгөөнийг бид бүхэнд харуулдаггүй гэсэн. Тэгээд түүхэн хугацаанаас харах юм бол одоо энэ 2 сард гарсан тайлангаа хүчтэй ингээд дээшээ гарч ирсэн ч гэсэн ингээд буцаад ханшин унсан. За тэгээд саяны энэ хөдөлгөөнөр ч гэсэн ингээд тайлан бол маш сайн гарч байгаа. Бусад ирээдүйд олох орлогууд сайжирч байгаа гэсэн ч гэсэн буурсан үзүүлэлтүүд хамгаалдаг гэж хэлж болж байна. Тэгэхээр NVIDIA дээр бол яг одоо аль 195-аас 200 дээр бол маш их хүмүүс бол авсан байгаа гэж найдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ханшаа бол хоолт хийгээд явж байвал тохиромжтой гэж харж NVIDIA дээр. За Microsoft Microsoft бол маш багаар үнэлэгдээд байгаа. Хэрцэнгуй зах зээлийн үнэлгээ нь багасчихсан байгаа. Яг хөө түүхэн оройн цэг нь 550-таа үрж исэн ч гэсэн одоогийн энэ төвшин бол нөгөө нэг өмнө тааз урж исэн цэг маань одоо буцаад хүчтэй шал болж байгаа төр зүйл байгаа. Тэгэхээр Microsoft дээр үл яг нэг дүнгээр бөөн орох биш багаар ханшиг түүгээд явж исэн нь бол тохиромжтой. Одоо ч гэсэн багаар түүгээд тэгээд за хэрвээ муугаар бодоод 350 орчмоор унал дахиж баг хэмжээгээр хөдөлж аваад явбал тохиромжтой. За Microsoft-ийн нэг онцлог бас юу байгаа вэ гэхээр за OpenAI буюу ChatGPT-гийн 29%-ийг эзэмшдэг. За ChatGPT энэ 9 юм 10 сард IPO гэхээр төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр уг IPO-тай холбоотойгоор үнэлгээ нь бол дэше хүчтэй өсөх магадлал бол маш өндөр байгаа гэж харж байна. За мөн Microsoft-тэй адилхан багаар үлдсэн компани бол Meta байгаа. Meta-г бол зөвхөн техникэл төр зургаас тайлбарлая тийм ээ. Meta дээр бол яг сая энэ 576 75 гэдэг дээрээс бол ханшийн ерөнхийдөө бас тохиромжтой цэг юм байна гэж худалдаж авсан. Гэхдээ унсан ерөнхийдөө бас бага багаар түүгээд яваад байгаа гэж хэлж болж байна. Тэр бол зүгээр баг цагаар за 4 цагаар хадтаад энэ дэр нэг юм жижигхэн за нэг флаг маягийн үүсгэж байгаа гэсэн. Тэр бол энэ дээр хүчтэй ойрсон за тэгээд яг цаашаа өсөлт үргэлжлэх боломжтой гэж харж байгаа. Гэтэл бол одоо Meta, Microsoft гэх мэт компаниуд бол өсөлтийн хувь бол уналтын хувь нь харьцангуй бага одоо хэлбэлцэл багатай хувьцаанууд учраас ерөнхийдөө нэг юм түүх стратегиэр те баг дүнгээр орбол тохиромжтой гэж бид харж. За хэрвээ яг Meta үнэхээр сайжраад оройн цэг рүү гэвэл одоогийн цэгээс нэг 40 орчим хувийн өсөлтөг бол үзүүлэх боломж байгаа. За Broadcom буюу AVGO те Broadcom дээр бол энэ өнгөрсөн 1 жил хагасын хугацаанд бараг 2 жилийн хугацаанд нэг юм ханшийн өсөлтийн тренд бол ингээ үргэлжилж байгаа. Маш цэвэрхэн хөдөлгөөнийг үзүүлж байгаа. Тэ нэг юм цэвэрхэн одоо юм сууг дотор орчсон яг юм дээшлээд доошлоод яг юм хөдөлгөөнийг үзүүлж байгаа. Одоо энэ цэг дээр байгаа. Гэхдээ энэ цэг бол нөгөө нэг эргээд харахад одоо энэ 360 орчим гэдэг бүсэд хүчтэй бас дэмжлэгийн бүс болж байгаа. Тэгэхээр Broadcom дээр ч гэсэн бас баг багаар түүгээд одоо энэ бүсдээр авчий. За хэрвээ дээшээ хүчтэй өсөө явчвал дараагийн цэг нь 391 гэдэг бүсийг сэтэлчээмэл дахиж нэмж худалдаж авч болно. Хэрвээ муугаар бодоод унах юм бол за магадгүй 360-аас доош унах юм бол 350 орчим дээрээс нэмж худалдаж авах бол тохиромжтой гэж Broadcom дээр харагдчих. За Space Mobile. За Space Mobile бол яг манай багцад бас байгаа нэг хувьцаануудын нэг байгаа. Space Mobile одоо өрн телефон за сансрын салбарын компаниудад бол орж байгаа. Space Mobile-ийн хувьд зөвхөн техникэл төр зургийг харахад хувьцааны ханш бол нэг хүчтэй өсдөг 50 ундаг, хүчтэй өсдөг 50 унж байгаа, хүчтэй өсөө 50, хүчтэй өсөө 50, хүчтэй өсөөд сая 50 унс. Тэгэхээр бол энэ дээр энэ нэг чухал 63 гэдэг бүсвэл нөгөө талаасаа хүчтэй маш цэвэрхэн ханшиг баунс хийгээд хүчтэй ойх одоо төвшин болсон гэж хэлж байна. Тэр бол Space Mobile дээр бол эдийн сая ингээд эн чинь нэг сар гарын хугацаанд ингэж унлаа штэ. Оройн цэгээс сар гарын хугацаанд унсан ч гэсэн
одоо буцаад өсөлтийн тохиол хүчтэй гарч ирж байна. Тэгэхээр одоо энэ дээр хүчтэй гарсан энэ нэг уналтын одоо даун тренд лайныг дээшээ сэтэлсэн. За тэгээ нөгөө талаасаа энэ 82 орчим гэдэг бүсүүд хүчтэй нэг юм ханшийн одоо энэ фокусыг харах юм бол хүчтэй ханшийн төвлөрлүүд байгаа төвшин. За тэгээд энэ 82 гэдгийг сая дээшээ сэтгээд 89 орчим руу өссөн өчтөр оройн арилж байгаа унсан. За тэгээд буцаад хүчтэй дээшээ өсөж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр бол энийг бол ханшийн одоо drop back буюу одоо буцаж дээшээ гараад доошоо ирж шалгаж байна гэж харж болж байна. Тэгэхээр бол хэрвээ 83-аас 85 гэдэг төвшин дээрээс багахан хэмжээгээр бас худалдаад авчвал тохиромжтой гэж харж байна. Ерөнхийд тус компани потенциалын хувьд бол дээшээ дахиад 150 гэдэг бүс рүү бол яг боломжтой компаниудын нэгдвэл зүй ёсны орж байгаа гэж болж байгаа. Space Mobile. За Intel дээр бас зөвхөн technical төр зургийг ярив. Өнөөдөр зөвхөн technical төр зургийг яриа тийм ээ. За Intel дээр бол яг он гарснаар түрүүн лайвын өмнө хэлсэнчлэн бол маш хүчтэй хэмжээгээр өссөн. Бараг оны эхнээс энэ 210 гаруй хувийн өсөлт гэдэг бол маш хүчтэй өсөлт гэсэн тийм. Тэгэхээр Intel дээр хүчтэй өсөлт явсан. За энэ дээр нэг ийм production орж ирээд маш гоё ийм флагийг үүсгэсэн. Тэгээ флагийг дээш нь сэтэлж гарч ирсэн. За тэгээ буцаад drop back хийгээд ханшиг шалгасан, дээшээ өссөн. За тэгээ энэ маш хүчтэй бас чухал төвшин болчихж байгаа тийм 118 орчим гэдэг төвшин. Энд дээр бас ханшийн хүчтэй ийм бок төвшин байгаа. Тэгэхээр энэ дээр маш цэвэрхэн энэ дээр бол ойж шалгасан байгаа. Одоо ингээд хэдүүлээ за 4 цаг руу болоод бүр харъя л та. Геймэрхүү одоо энэ өсөлтийн тренд яг энэ одоо флаг үүсэж байгаа энэ рейнжт хүсийг хараад за энэ цэг рүү одоо үзтээ тэгэнгүүт энэ дээр маань ингэж татах юм байна. Энэ их хэлсэн зэмээс гэж үзэх юм байна. Тэгэхээр энэ дээр хүчтэй нэг юм фокус үүссэн. Гэтэ энэтэй бас төстэй байгаа ханшийн маш их одоо цуглуулт хийгдсэн төвшин бол бас энэ 105-аас 110 гэдэг төвшинч бас байгаа гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр маш цэвэрхэн шалгасан дээш өссөн байгаа тийм. За мөн candle-ийн дүр зургийг харах юм бол энэ дээр бас маш хүчтэй буюу цэвэрхэн ийм bullish hammer гэдэг одоо candle байгаа тийм. Тэгэхээр энэ candle-ийг бол хүчтэй хөргөн цэвэрхэн үүсгэжсэн байна. Тэгэхээр бол өсөлт нь цаашдаа үргэлжлэх боломж магадлал маш өндөр байгаа. Хэрвээ үргэлжлэх юм бол 150 орчим руу явна гэж харж байгаа. Тэгэхээр бол аль хэдийн нэг 100 орчим 110 орчим дээрээс аваад байгаа хүмүүс бол өчсөн хүмүүс бол хоолт хийгээд явж ивэл тохиромжтой. Stop loss-ыг бол энэ 118 за 115 гэдгийн доор тавиад өргөчвөл тохиромжтой гэж харж байгаа Intel. За дараагийн нэг компани бол за энэ Imran буюу Everspin Technologies гэдэг. За энэ компани нэг гол онцлог нь за юу вэ гэхээр одоо товчхондоо хэлэх юм бол одоо юм цахилгаан тасарсан ч гэсэн одоо нөгөө нэг өмнө хадгалсан байгаа дата мэдээлэлээ хадгалдаг. За тэр нөгөө талаасаа бас илүү өндөр хурдтайгаар ажилладаг. Илүү удаан, илүү эдлэгийн өндөртэй одоо ийм Imran буюу санах ухааны чипийг үйлдвэрлэдэг дата компани гэсэн. За тэгээд ерөнхийдөө энэ дата төв, за сансрын технологи, батлан хамгаалах, за тэгээд автомашин болон ийм үйлдвэрлэл хийдэг компаниудын одоо найдвартай ийм системүүд зориулсан тийм тусгай тийм санах ухааг үйлдвэрлэдэг гэж санах ухааны чип. Тэр бол энэ маань нөгөө талаас онцлогуд нь түрүүний хэлдэг илүү өндөр хурдыг гаргаж байгаа маань илүү удаан эдлэгээтэй буюу маш чанартай гэж хэлж болж байгаа тийм. За тэгээ нөгөө талаасаа ямар нэгэн ийм цахилгааны эрсдэл ч юм уу тог тасарсан үеүүдэд мэдээлэл датагаа ингээд шууд ямар ч алдагдал хоцрогдолгүйгээр хадгалдаг гэсэн онцлогтой байгаа гэсэн. Тэгэхээр бол Imran-ийн хувьд бол энэ чинь саяхан IPO хийгдсэн компани. За саяхан жижигтэй 10 жилийн өмнө IPO хийгдсэн. Харьцангуй яг бусад компаниудтай харьцуулахад бол саяхны компани гэж хэлж болж байгаа тийм. Тэр бол энэ дээр бас нэг чухал бүс байсан. За тэгээд сая энэ технологийн компаниудын дата төв эрэлттэй холбоотойгоор 52 амдууд хүртэл ханшин өссөн. За тэгээ одоо нэг унчаад байгаа тийм 50 орчим хувиар. За тэгэхээр энэ
21 гэдэг бүс дээр бол хүчтэй дэмжлэгийн бүсийг нөгөө талаасаа болгож бид бүхэнд харуулсан баг. Одоо ингээ харъя тий. Хүчтэй ингээ харуулсан баг. Тэр бол энэ дээр ингээ доошоо ингээ сэтэлсэн ч гэсэн урт урт зүг татаад хүчтэй баярууд орж ирсэн. За тэгээ одоо дээшээ өсөд явж байгаа. Тэгэхээр бол эхний ээлжинд энэ MRI-ны хувьцааг 32 орчим буюу энэ өмнөх нөгөө нэг хүчтэй бокс руу гэж бид бүхэн харж байна. За түүнээс өмнө нэг чухал юу аав гэхээр энэ орчим дээр те. За нэг 27 орчим дээр бас дахиад чухал хүчтэй эсэргүүцлийн бүс байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ байгаа 24-ийг дээш сэтлээд гараад ирэх юм бол цаашдаа өсөлт үргэлжлэх боломж бол маш өндөр байгаа гэж Ямран бид бүхэн харж байгаа. Тэр бол Ямрамыг бас тодорхой хэмжээний худалдаа давбал төхөөрөмжтэй харьцангуй нөгөө бусад компаниудад бодвол үнэлгээ нь нэг ч хувьцааны үн бага буюу 24 орчим доллар төр байгаа гэж хэлж байна. За SpaceX-ээс сая 6 сарын жилээ 12-нд компьютер зах зээл арилжаа нэгдсэн. За тэгээд эн чинь оройн цэг нь 225 ам доллар руу хүрсэн. Одоо эн чинь хамгийн авдагч дээр $135 гэж хэлсэн шүү. Тэгэхээр таны авдагчийн ханшнаас хойш 72 орчим хувь өссөн. За тэгээд сая 6 сарын 20 дэх уналтаар бол доош унссан. За тэгээ энэ нөгөө нэг хувьдагчийн арилжаа нэгтгэхэд 150 гэдэг ханш дээр нэгдсэн. Энэ 150 гэдэг бүс дээр бол энэ чинь бараг 7 хоног гарan яг ингэж ханшийн accumulation буюу цуглуулалт ингэ хийгдэж хүчтэй яг цэвэрхэн докторчлолтын хөдөлгөөнүүд үзүүлсэн баг. За тэгээд буцаад ханш цуглуулсан хөрөө мөнгө оруулагч нар авсан. За тэгээд хүчтэйсээ дээшээ гарч ирсэн. Энэ дэр сэтгээд доошоо drop back хийж шалгаад одоо ингэ өсөө явж байна. За энэ өсөлтүүл яг хөө мэдээж хэд хэдэн мэдээлэлүүд байгаагийн нэг хамгийн онцлог зүйл нь одоо энэ 7 дугаар сарын 7-ны өдрөөс Nasdaq-ийн индекст багтж байгаа. За Nasdaq индекс багтж байна гэдэг маань нөгөө талаасаа маш томоохон хөрөнгө оруулалтын сангууд за тэгээд Америкийн нэгдсэн улсын тэтгэврийн сангууд одоо шууд SpaceX компани хувьцааг бол худалдаж авах боломжтой болж байгаа гэсэн. Тэр бол нөгөө нэг одоо компани үнэлгээ хэд өндрөөр үнэлэгдсэн байна, харьцангуй эрсдэлтэй гэх мэтлэн мэдээлэлт уягдахгүйгээр өссөн үсээгүй томоохон сангууд болон за тэтгэврийн сангууд бол тодорхой хэмжээгээр сар болгон тогтмол худалдаж авна л гэсэн. Тэгэхээр л нөгөө Америкийн нэгдсэн улсын тэтгэврийн сангууд бол угаасаа S&P 500, Nasdaq за бусад энэ салбарууд ETF-үүд рүү угаасаа л сар болгон тогтмол дүнгээр худалдаж авдаг гэсэн. Тэгэхээр л SpaceX-ийн одоо энэ хувьцааны ханшийн эрэлтийг нөгөө талаасаа эрэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа гэж хэлж болж байна. Тэгэхээр SpaceX дээр яг одоо 170 гэдэг төвшин дээр overnight-ийн ханш байгаа. За тэгээ буцаад доошоо энэ 163 гэдэг энэ нэг одоо яг fair value gap гэж яг харж байна. Гэтэ хараахан яг биш ч байж болно. Биш гэсэн биш юм байна. Тэгэхээр энэ нэг бүс рүү хэрвээ унах юм бол шүү дээ, тийм ээ. Унаад нэг 160-аас 65 орчим руу бүрчих юм бол хятад авчихад бол тохиромжтой. Харьцангуй бол яг өсөх юм байна гэсэн хандлага бол бид хүн харуулцсан. Энэ дээр ханш одоо юм accumulation хийсэн, дээшээ гарсан, одоо энэ markup гэж нэрлэдэг. Тэгээд одоо ийм зүйлс явж байгаа гэсэн. Тэр яг энэ би энэ ханшийн цуглуулалт хийж ингэж гэдэг зүйл яг хөө техникэл дүр зураг дээр яг хөө яаж гардаг вэ гэхээр одоо ингээд маш юугаар харуулъя л та. Одоо яг энэ дээр цэвэрхэн харагдчих тийм ээ. Ханш ингээд accumulation хийсэн цуглуултууд явж байгаа. За markup буюу хүчтэй дээшээ confirmation хөдөлгөөн үргэлжилсэн. За дахиад яг хэсэг хугацаанд accumulation хийж. За энэ хөдөлгөөнийг саяны SpaceX дээр ингээд хадах юм бол за энд ингээд accumulation хийсэн дээшээ markup. За тэгээд энэ дээр дахиад ийм ханшийн цуглуулалт хийж байна гэж харж байна. Тэ энэ яг энд байна гэж хэлж болно SpaceX. За тэгээд дээшээ дахиад өсөлт үргэлжлэх магадлал өндрөө гэж хэлж байна. За ерөнхийдөө саяны нөгөө нэг төр зургийг ингээ харуулах юм бол за ингээд accumulation хийж чинь тийм ээ. За markup явсан дахиад accumulation хийсэн. За ингээд үргэлжилсэн. За тэгээ энэ дээр нөгөө distribution гэдэг төр зур. Тэгэхээр бол энэ дээр нөгөө нэг томоохон
ерөнхийдөө одоо энэ төр зураг гэсэн үг шүү дээ. Яг энэ бүс дээр бол томоохон нөгөө нэг сангууд, институцнэл хөрөнгө оруулагч нар ч юм бол ашиг аваад гарч идэг төр зураг гэсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг томоохон хөрөнгө оруулагч нар зарж нөгөө талаасаа ритейл рүү худалдаж авдаг төр зураг гарч ирдэг гэсэн. Тэр бол SpaceX дээр болон саяны миний ярьдаг бусад компаниуд дээр яг энэ хөдөлгөөн үүсэж байгаа компаниуд дээр одоо худалдаад авчих бол тохиромжтой гэж харж байгаа. Тэгэл бусад яг энэ жишээ юг харахад бол маш цэвэрхэн яг энэ дээр харагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хөдөлгөөн бол яг энэ Dove-ийн онлын үндсэн юм энгийн аргачлалын дагуу бол маш цэвэрхэн хөдөлгөөнийг л үзүүлдэг. Аль болох техникийн шинжилгээг илүү цэвэрхэн маш энгийнээр хийх тусмаа урт хугацаанд амжилтыг үзүүлэх магадлал маш өндөр гэж хэлж болж байна. За мөн сүүлийн 1-2 онцлог хувьцаанууд нь Google болон Tesla компаниуд байгаа. За Google дээр бол за бүр том цагаар нь харъя. Энэ дээр нэг юм яг энэ хөдөлгөөн одоо эн чинь 25 8 сараас хойш энийг сэтгцээс хойшгийн том хөдөлгөөн за correction орж ирсэн. За энэчнээс явсан энэ хөдөлгөөнөөр хашийн хүүцэлт хийгээд яг цэвэрхэн хөрсөн баг. За тэгээд өнгөрсөн яг энд гарсан өсөлтөөс ингэж correction хийсэн. Одоо энд бас энэ өсөлтөөс ийм correction хийж байгаа. Тэгэхээр энэ correction-аас дээшээ ингэж өссөн. За энд ингээд bullish flag өссөн байна. Тэгэхээр ханш дээшээ нэ зүгээр л энэ маш энгийнэ гэсэн тийм 408 руу явах магадлал маш өндөр байгаа. Google-д 90 флагийг сэтэлчих юм бол тийм ээ. За Tesla дээр ч гэсэн яг ийм адилхан дүрц. За яг хоо Tesla дээр бол нэг юм бүр том зургаар харах юм бол нэг 5 жилийн хугацаанд нэг юм channel сууг үүсгэсэн байгаа. За тэгээ яг хоо хашаа time frame илүү жижиг болгоод үзье. Тэнгүүд энэ дээр бас нэг юм bullish маягийн flag үүсгэсэн байна. Маш цэвэрхэн, маш цэвэрхэн. Тэгэхээр бол энэ дээр дахиад дээшээ одоо энэ дээр сэтэлж гарч ирж чинь доошоо drawback хийж байгаа. Drawback хийж байгаа гэсэн. Тэгэхээр бол хэрвээ яг хуу магадгүй энэ хавцараас сэргэн гэж хараахан бодохгүй байна. Ерхий буцаад энийг fake out хөдөлгөөн шүү гэж үзүүлэх тийм хандлагыг харуулад энэ дээр байгаа нэг fair value gap руу доошоо яваад за хэрвээ 390 орчим руу өчих юм бол ерөөхдөө худалдаад авчвал risk to reward за хашийн эрсдлийн хувьд ч гэсэн харьцангуй гайгүй хөдөлгөөн болчихвол гэж харж байгаа. За тэгээд stop loss за энэ хавьд ерөнхийдөө ойрхон тавьчихвал зүгээр. За тэгээд дээшээ 450 руу өмнөх оройн цэг рүү гэж харуул тохиромжтой гэж Tesla дээр харагдчих. За тэгэхээр бол өнөөдрийн байдлаар бол онцлог хувьцаанууд бол иймэрхүү байна. За тэгээд өчигдөр одоо Хонконгийн зах зээл дээр бид бүхний нэг аль өглөөс хойш яриад байгаа Huahong Smith гэдэг одоо хоёр хятадын хоёр том хагас дамжуулагчийн салбарын компани байна. За Huahong-ийн хувьд энэ ч одоо маш хүчтэй өсөлтийг үзүүлсэн. Аль өвөл 1 сар 2 сараас эхлээл хэдүүлээ хоолтыг явуулсан тийм. Тэр бол энэ дээр 83 80 орчим дээрээс хүчтэй баунс аваад дэше өссөн. За тэгээд 140 хүрэхэд нь бол ерөөхдөө ашигаа хэрэгжүүлээд гарыг хэдүүлээ гарсан санагдаж байна. За тэгээ 140-с хойш ханшин энэ 20 орчим ойр өсөө. За тэгээ буцаад харьцангуй тус компани мэдээллүүд сайн байсан, зах зээл дээрх эрэлтүүд ч нөгөө талаасаа сайн байсан. За мөн бусад компаниудтай хамтралуудыг хийж байгаа. За тэгээ ялангуяа энэ Huahong-ийн хагас дамжуулагчийн чипийг хятадын нөгөө нэг задлагын автомашинууд өөрсдийнхөө технологи маш ихээр ашиглаад байгаа юм байна. За мөн одоо Huahong-ийн одоо хагас дамжуулагчийн одоо тэр нөгөө хүчин чадлыг зүгээр хэмждэг нанометрнууд 9 нанометр болж биш 7 нанометр болсон. Тэр бол одоо дэлхийн хамгийн топ гэдэг TSM High Semiconductor-ыг бол 3 нанометр. Тэр Тайваных одоо 2хан жилийн өмнө 7 байж байгаад одоо 3 болцсон байгаа. Тэгэхээр Huahong одоо 7 болцсон байна гэдэг чинь маш богинохон хугацаанд энэ хүчин чадлуудаа дахиад цаашаа нэмэгдүүлэх магадлал маш өндөр гэж яригдж байгаа. За тэгээд хятадын засгийн газраас ч гэсэн нөгөө дотоодын энэ хагас дамжуулагчийн салбарын компаниудад дэмжих бодлогыг ч гэсэн хүчтэйгээр хэрэгжүүлээд байгаа гэж хэлж байгаа. Тэр бол Huahong дээр хэрвээ яг одоо ингээд буцаад өсөлт ингээд хүчтэй өргөжлөө явж байгаа. За хэрвээ ингээд жоохон доошоо зансрын хөдөлгөөн хийгээд унаад ороод ирэх юм бол бага хэмжээгээр түүж авъя гэсэн бодлоготой байгаа гэсэн. Яг сая энэ 6 сарын сүүлээр
Яг уналтын үеэр уг нь энэ бүс биш. Дахиад жоохон доошоо энэ 150 орчим руугаа унаад ирэх юм бол худалдаж авъя гэж одоо лимит ордер өгсөн байсан боловч яг эмчнээс хүчтэй баунс хийгээд тийш өсчихлөө. Тэр бол хоцорсон байгаа учраас одоо араас нь хөөж ороход харьцангуй өрсөлдөлтэй байх гэж бодож байна. Тэр бол яг Хуанхаон Кисмик 2 дээр бол Кисмик чинь 981 шүү дээ. Энэ хоёр дээр бол ерөнхийдөө аншиг бол өдөр болгонд чеклээл хүчтэй цэгийг бол хүлээгээд нэмж худалдаад авбал тохиромжтой гэж бид бүхэн харж байгаа. За иймэрхүү байна. За тэгээд төгсгөлт нь одоо энэ 7 хоногийн 5 дахьд чинь өнөөдөр чинь Хонконгийн бирж амарцсан байгаа. 5 дахьд Америк амарна. Одоо тусгаар тогтнолын баяр болох ч шүү дээ, тэ? 4th of July гэдэг. За тэгээд маргааш non-farmтэй гэж харагдчихсан. Листинг гэсэн марч. Тэг өнөөдөр Хонконг амарч байгаа. За маргааш Америкийн нэгдсэн улсын өнгөрсөн 6 дугаар сарын ажил хөдлийн төвшингийн мэдээ болон non-farm payroll мэдээ гарнаа. Тэр бол яг энэ мэдээ л одоо нэг зах зээл дээр нэг нөлөө үзүүлэхгүй хаа. Эрдэнэс сая өнгөрсөн сард одоо Федийн хурал болчихсон. За угаасаа л ерөнхийдөө эдгэнсгүй үзүүлэлт ойлгомжтой байгаа. Угаасаа л ерөнхийдөө ажил хөдлийн төвшин бол энэ 4.3 орчим хувь дээр яг удаан хадгалагдах байх гэсэн нөлөөлт байгаа учраас энэ маргааш гарах юм мэдээлэл аль хэдийн ханшийн одоо юмд бол ханшийн хөдөлгөөнд бол шингэчихсэн байгаа. Тэгэхээр бол харьцангуй маргаашийн харьцангуй бага нөлөөлөх баг. Яг богино хугацаанд л ийм хэлбэлцлийг үзүүлэх магадлал маш өндөр байна. За тэгээд 5 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын зах зээл амраад ердөөдөө нэг жоох арилжааны буурах болов уу гэж бодож байна. За тэгээд эх 7 хоногт ч гэсэн нэг чухал мэдээлүүд байхгүй. За тэгээд амралтаасаа хөрөнгө оруулагчдаар ерөнхийдөө орж ирээд ер нь нэг 7 сарын 10-аас за энэ 10-ны дараах 7 хоног гэхээр 12 13-наас эхлээд зах зээл ерөнхийдөө итгэвч байна. Одоо тэгэхээр чи манайд улсын наадам очиж шүү дээ. Яг бид бүхнийг наадмууд тэмдэглэж хахад Америкийн зах зээл дээр үл итгэвч дахиад нэмэгдэх. Яагаад гэвэл одоо нэг earning season эхэлж байгаа учраас тайлангуудаа танилцуулаад ерөнхийдөө нэг итгэвчлүүд дахиад эхлэх байхаа гэж бодож. За Бабаг нэр ярьчих. За Баба бол үнэхээр хүчтэй унаж байгаа. Баба дээр яг нэг юм бохк төвшин татаад өргөцсөн байгаа. Тэр нэг 88 орчин дээр байгаа. Ерөнхийдөө угаасаа бид хэдийн өөрсдийн багцд байгаа бодолтой авалч гэсэн 120-оос 30 орчим дээр бодолтой авчихсан. За тэгээд доошоо унахт нь бол энийг шал юм болов гэд гараагүйсэн. Тэгээд доошоо хүчтэй байсан. Унаа явчихсан учраас одоо алдагдлаа үлээд гарч чадаагүй. Тэр угаасаа одоо алдагдaltaй байгаа юм чинь урт хугацаанд угаасаа хоол тэмдсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ яг ингээд унаад 88 орчим руу унаад ирэх юм бол зүгээр баг багаар л түүгээд ханшийнхаа дундаж ханшиг ер нь доош нь татъя гэсэн бодолтой байгаа гэсэн. Ерөөл Баба дээр бол уналтж жоох үргэлжлэх байна. Тин чинь Америкийн бирж дээрх юм шүү дээ. Хонконг ч угаасаа хөдлөхгүй байгаа юм шиг өдөр. Угаасаа энэ хоёрын угаасаа ханшиг хөдлөх адилхан л. Ер нь жоохон доошоо л гэж хүлээж байгаа Баба. Тэгэхээр аль хэдийн одоо 125-аас дээшээ одоо Америк дээр бол энэ 125-аас дээшээ авцсан хүмүүс бол одоо урт хугацаанд хоол хийгээл унах тусам ханшаад унцчлаад байгаа төгөл төхөмжтэй болов гэж харж байна. За тэгээд энэ түрээд маркет апдейт дуусгая. За Viber group дээр бас саяны энэ техникэл шинжилгээний компаниудын зураг болон бусад нөгөө суурь талын мэдээллүүдийг Viber дээр бас дэлгэрэнгүй бичээд оруулчих. За тэгэхээр бас Viber-аас хүлээ авч хараарай. За тэгээд маркет апдейт энэ түрээд дуусгая. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье баяртай.